За энэ хуулийн дээр намын бүлэг дээр болоод байнгын хорон дээр бол байр суурь илэрхийлээд явж байгаа. Хуулийн төслийг одоо энэ тамхин бүтээгдэхүүн шинээр нэр төрлөөр орж иж байгаа тэр технологийн шинжтэй вейпинг халаадаг тамхи хэдрийг хуулинд хамруулах нь зүйтэй гэж дэмжиж байгаа. За гэхдээ номын чимэг гишүүнд би хэлээд байгаа. Энэ танаа нэг ажлын хэсэг чинь нэлээд академик байна. Амьдрал судлаагүй байна. Тэр учрал дарга хэлээд байгаа сонирхлын бүлгүүдийн саналыг бол дутуу тусгасан байна. Нөгөө жор мэддэг эмчээс зовлон үтсэн жагуунц гэдэг шиг яг энэ амьдрал дээр түүцэн зогсоо зарж байгаа. Янжуур дээр тогтож тэр түүцнийх нь санхүүгийнх нь эргэлт явж байгаа. Энэ хүмүүстэйгээ ерөөс ярилцаагүй байна. За тэгээд дөрвөн асуудал дээр бол байр суурь илэрхийлэх юм аа. Нэгдүгээрт бол энэ татварын асуудал гэж. Татвар голлохгүй гэдэг байгаа. Татвар голлохгүй бол энэ онцгой албан татварыг 2 дахин, 3 дахин, 4 дахин нэмэх шаардлага байгаа мó тэгвэл. За нүглийн такс гэж яриад байна. Нүглийн татвар гэдэг. Ойлгож байна. Тэгвэл буйны татвар байх шүү дээ. Нөгөө талд нь. Тамхинаас гаргахын тулд, янжуураас нь холдуулахын тулд за тэр нэг амттай үнэртэй тамхи сонирхоод татаадах шүү байна. За амттай үнэртэйгээс халаадаг руу нь ороод татах юм байна. Дараа нь эрүүл амьдралын хүмүүс сунгах юм байна. Алкогол дээр жишээ татахад архинаас холдуулахын тулд пип санал болгодог шар хариг. Технологийн одоо хувьсгал гэж ярина. Тэрнээс дарс руу ордог. За энэ гураваас гарах юм бол эрүүл амьдрал. Тэгэхээр манайд нөгөө эрүүл амьдралын бүрдүүс орчин байгаа юм уу? Спорт зал талбай, зугаалга цэцэрлэг талбай, эрүүл агаартай юм газар цөөх шүү дээ. Тэгэхээр том компаниудын нэг орлого 1% төрөх татварыг энэ хуулийн төсөл чинь давхар дэмжиж орж ирсэн юм төсөл байгаа юм. Спортын заалуудаа дэмжсэн, эрүүл агаартай ийм орчнуудад дэмжсэн ийм хуулийн төслүүд дагалдаж орж ирэхгүй байгаа юм аа. За Кыргыз, Казахстан гэх зэрэг орнууд бол 4-5 жилдээ интервалтай 6%, 6-аас 10% нэмж байгаа шүү дээ. Манайх огцом нэмэх юм бол одоо тэр шагны асуудал, за тэр нөгөө лангуун дор татдаг асуудал, тамхи нь өөрөө үнэтэй болчихж байгаа учраас тамхи орлуулдаг. Одоо энэ хүүхдүүдийг хордуулж байгаагаас бүр илүү хортой бараа бүтээгдэх ороод ирнэ. Энэ бол гайлд итгэх итгэл бол байхгүй шүү дээ. Гайлтайгаа нийлээ хийж байгаа. За юм бэ. За энэ 500 метрийн асуудал бол энэ манай парламентын судалгааны хөрөл өөрөө хийчихсэн шүү судалгааг. 83% хэрэгжихгүй байна гэдэг. За засаг дарга жишээ болгоо ярьж шүү дээ. Тэгэхээр энэ тойргоор хэмжих гэдэг юм уу? Эсвэл хэн зарханд дээр нь хяналт тавих гэдэг юм. Зорилго нь юу юм бэ? Насан туршаагүй хүүхдэд зарахгүй гэж байгаа болохоос насан туршаагүй хүүхдийг 500 м соол байлгана гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр энэ 500 м ерөөсөө доошо 100 байд юм уу 150 байд юм уу тоо тавиад орж ирэх хэрэгтэй. Энийг бол олж хараагүй байгаамаа. За цагдаа нар ороод тэр түүчнээс чинь татвар аваад идэг гэж шүү дээ. Өдрийн такс гэж. Энэ 2200 цэг дээр ажилладаг бүх ширхгийн тамхи татдаг хүмүүсийн дунд хийсэн судалгаан дээр гараад ирсэн байна шүү дээ. Энэ бол нууц биш далд эдийн засагч ингэж үүсэж байгаа байхгүй. За лобби хамрагддаг бөгөөд эсвэл зарим нэг нь одоо шүүмжилж хэлсэн гэдэг юм. Тэр 78 дотор гарын үсэг зураагүй хүмүүс нь нөгөө талдаа лоббинд орчих юм шиг зурцлага бас хийгээд их юм. Иргэн тойрныхоо хүмүүсийг хардахын оронд өөрсдийнхөө тэр хамарж байгаа хөрийг бас судлах хэрэгтэй шүү дээ. Гаан үлдчихэд байхад бусад амт хүндрийг авчихар чинь гаатай тамхины компани лоббинд орсон гэж захин хүн бодно шүү дээ. Тэгвэл гааг нь бас авч явах хэрэгтэй. Амт хүндрийг авч байгаа бол эсвэл хоёулангийн үлдэгээ татвараа тавих хэрэгтэй. Дарга 1 минут авч. За Агамбатар гишүүн 1 минут нэмж өгье. Тэгээ энэ дотор ч ахаад нюанс байгаа юм билээ шүү дээ. Янжуур тамхины ч амт хүнэр гэдэг нь өөрөө тэр өвс урамлал нь байгаад байгаа байхгүй. Тэгэхээр орчин аваа ичиж байгаа болох гэдэг юм л. Тэгэхээр энэ веб халаадаг янжуур гурвчин дотроо өөрөө техникийн зохицуулалтын хувьд ялгаатай байгаа байхгүй. Энийг нэгд нь хамруулад ингээд. За үнэхээр тэр багаж төхөөрөмжөнд татвар тавьж байгаа бол дүнсэн тамхины гансан тавих хэрэгтэй болчихоо шүү дээ. Жажигаалт нь тавих нь шүү дээ. Пивэр бол одоо шилэнд нь тавих нь шүү дээ. Сав боксонд нь тавих гэдэг байгаа байхгүй. За ийм алдаатай юмнууд байна. Тэгээ энийг эргэж хармаар байна. Би 78-д ороогүй, тамхи татдаггүй, ажлын хэсэгт дэд дараагаар орж ажиллаж болно шүү дарга. За энэ асуудлууд эргээд харчих юм бол энэ хууль бол явах ёстой гэж одоо үзэж байгаа. Баярлалаа. За энэ ажлын хэсэгт болцол хангах хүмүүсийн шалгуурыг өндөр шүү.
нэг тамхи татдгүй, хоёрт ашиг сонирхлын ямар нэгэн зөрчилгүй. За тэгээ аймаг орон нутаг өдөржсэн хүмүүсийг урилгаар оруулах хэрэгтэй. Одоо энэ Идэр бат гишүүн байна. Манай энэ Болормоо гишүүн байна. Манай дүүргийн дарга, Алдар Жавхлан дарга гэдэг ингээд тамхи татдгүй дүүрэг орон нутаг өдөржсэн ажил амьдрал мэддэг нөгөө цагдаа нартайгаа яг нүүр тулж исэн хүмүүсийг оруулаад амьдралтай хууль батлах ёстой л гэж би бодож байна. За номын чимэг гишүүн тод нэмэлт хариулт өгье. За Ганбаатар гишүүнд баярлалаа. Байнгын орон дээр бас дэмжиж байгаад. За таны хүнсэн асуудалд бас тодорхой хариултуудыг өгөө гэж бодож байна. Спорт ер нь санал нэг байгаа. Энэ нөгөө донтолтоос сэргийлэх хамгийн гол зүйл бол спорт. Тийм учраас спортын барилга байгууламж хөтөлбөр 21 аймаг 9 дүүрэгтэй хүртээмжийг сайжруулахад энэ одоо олж байгаа татвараас нь л зарцуулъя гэж байгаа. Тэгээ таны хөндөд байгаа тэр 1% татварыг хөндөж орж ирэхгүй байсан бэхээр тэр угаасаа байгаа юм. Одоо аж ахуйн нэгжийн албан татврын тухай хуульд энэ компаниуд орлогоосоо 1%-аар спортын барилга байгууламж барих юм бол хөнгөлөгдөнө гэдэг заалт нь угаасаа байгаа юм. Тэгэхээр ямар ч энд бол хөндөж орж ирэх шаардлага байхгүй. Энэ хуулийн хэрэгжилтийг бид нар сангийн яамнаас аваад үзэхээр хамгийн сайн ашиглаж байгаа нь Шунхлай компани юм билээ. Спортын барилга байгууламж яг энэ 1%-аар барьж байгаа юм билээ. Тэгэхээр энэ бол хэрэгжээд явж байгаа заалт шүү гэдгийг бас хэлмээр байна. За гааны асуудал байна. Энэ дээр бас олон хүмүүс сошиал дээр ч гэсэн олон янзын мэдээлэл явж байгаа шүү байна. Энийг бол би нээлттэй тайлбар нийгмийн бодлогын байнгын орон дээр ч гэсэн өгсөн. Олон гишүүдийн санал бодлыг тусгаад дэмжлэгтэйгээр орж ирж энэ хуулийг явуулах нь зүйтэй гэж үзсэн учраас ингэсэн. Энэ хууль бол анхнаасаа энэ одоо 2-3 жилийн өмнө ч гэсэн явах гад улсын хурал байтугай засгийн газрынхаа босхийг ч давж чаддгүй лоббинд нь унцдаг байсан хууль. Би бол энэ хуулийг энэ 126 гишүүнтэй болоод олон шинэ гишүүнттэй болоод бас гарч байгаа иймгэд 78-уулаа үзэл санаан дээр нь энэ асуудлыг шийдэх ёстой шүү гэдэг одоо байдал дээр нь нэгдэж орж ирж байгаад маш их олзуурах гэж байгаа. Ингээд 78 гишүүндээ маш их баярлж байгаа. Зарим гишүүдэд нь бол би танилцуулж амжаагүй. Зарим нь бол засгийн газрын сайдууд байгаа. За ингээд энэ асуудал орж ирсэн. Хувь гишүүний хувьд, манай ажлын хэсгийн хувьд, манай ажлын хэсэгт орж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийн судлаачдын хувьд ч гэсэн гааг бас адилхан хасхан зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Би ч гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр энийг улсын хурал дээр мэдээж дахиад саналууд гарна, 1-р 2-р хилцүүлэг гарна. Энэ дээр гишүүдийн санал бодлыг гаргаад, зарчмын зөрүүтөө санал гаргаад энийг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа. За 3-р асуудал энэ татврын хэмжээ байна. Бид нар бол татврыг одоо байгаа үнийн дүнгийнх нь хэдэн хувь байна уу? Бага татврынх нь хувь байна уу гэдэг дээр бас ялгаа заагтай харах ёстой. Түрүүн хэлсэн 17 онд гайлын албан татврыг CIF үнийнх нь 5% байсныг 30% буюу 25%-аар нэмж байгаа. Манай хуулийн төсөл дээр орж ирж байгаа энэ түрүүн хэлсэн манай анх баяр сангийн яамнаас энэ бол ерөөсөө үнийн дүнтэй харьцуулах юм бол тэгж одоо энэ хүмүүст буруу мэдээлэл орж байгаа шиг өндөр бол бишээ. 3600 төгрөгийн тамхич нь эргэжил нэг 4700 орчим болох нэ л гэсэн ийм л одоо тооцоол байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За өөр наривчсан асуудлуудыг манай ажлын дэд хэсгээс наривчсан мэдээлэл өгөх хүмүүсөө бас өгж болно шүү гэж хэлмээр байна.